Сайн байцгаана. Энэ удаа бид цахим уулзалт конференц за мөн вебинар зохион байгуулах үүрэгтэй Zoom нэртэй платформыг бид судлах болно. За Zoom нэртэй уг платформыг ашиглахын тулд бид нар өөрийн цахим тооцоолборыг компьютер дээр холбогдох програмыг татцуулгаад за тэгээд уг програм тусламжтайгаар бид нар хурал семинар вебинараа хөтлөх за мөн вебинар хурлыг үзэгч байдлаар оролцох боломжтой болно. За платформыг ашиглаж бид нар дээд цахим тооцоололыг компьютер хэрэгтэй. За компьютерууд маань болохоор энгийн суурин буюу десктоп хэлбэртэй. За зөөврийн лаптоп буюу бидний заншнаар ноутбук. Мөн адил гар утас. За Android болон iOS үйлдвэрлэлийн системтэй байж болно. За мөн таблет буюу зөөврийн бичил компьютерууд. За мөн адилхан iPod болон Android үйлдвэрлэлийн системээр таблетуудыг бид ашиглаж болно. За юун төрөнд эдгээр төхөөрөмжүүд маань бүгд видео оролтын болон аудио оролтын төхөөрөмжүүдтэй байх хэрэгтэй. За энэ юу гэвэл бидний хэл занснаар бол веб камерууд хэрэг болдог. За лаптоп болон гар утас, за таблетууд өөрсдөө гэсэн камер болон микрофонтой байгаа. За уг камерууд бол микрофонууд тусламжтайгаар цахим хуралд оролцож байгаа хамтран ажиллагчдад болон сурагчдтай нүүрнээрээ хараад ярих эсвэл шууд дуу байдлаар харилцах боломжтой. Мөн зарим тохиолдолд өөрөө хурлыг хөтлөх боломжтой болдог. За бидний суурин компьютерууд ихэвчлэн веб камер бол байхгүй байдаг. За ийм веб камер бол байхгүй. За лаптоп болон гар утас таблет өөрсдийн веб камер болон микрофонтой. Тийм учраас та бид бүгд суурин компьютераас бидний хуралд оролцох шаардлагатай бол веб камер байршуулах хэрэгтэй. За энэ бидний зурган дээрээс бол USB веб камерууд харагдаж байна. За ийм хямдхан веб камерууд бол дуу дүрсний чанар бол маш муу байдаг учраас би бол хямд веб камеруудыг ашиглаж гэж би бол зөвлөхөд хэцүү байна. За миний зөвлөж байгаа веб камер бол Logitech-ийн C900 нэртэй веб камер бол маш сайн чанартай. Дуу дүрсний чанар бол өндөр байдаг. За хэрвээ та хурал цуглааныг хөтлөхгүй бол мэдээж хэрэг ийм камер байсан ч болно. Харин та хөтлөх шаардлагатай өөрийн презентацийн бол Word, Excel дээр бэлдсэн зүйлсээ бусдад тайлбарлах, хурлыг хөтлөх презентацийн бусдад хүргэх шаардлагатай бол сайн чанарын веб камер ашиглаа гэж бидэнд зөвлөх байна. За мөн адилын ихэнх лаптоп дээр үүдэг веб камер болон микрофонууд бол маш чанар шаардлага бол төдийлөн хангадаг. Тийм учраас мөн адил хэрэг та лаптоп хэрэглэж байсан ч маш сайн чанарын веб камерыг бол авч ашиглаарай, байршуулаарай гэж зөвлөх байна. За эдгээр камерууд бол энэ камер бол жишээ нь шууд USB-гээр компьютер руу холбогдоод за дуу дүрсний өндөр чанарыг бол бидэнд л үзүүлнэ. За мөн бидний нүүрс царай бол дуу маш сайн дамжснаар хуралд оролцож байгаа бусад этгээдүүд маш сайн дамжсан. Бидний хэлэх гэж байгаа санаа болон нүүрний хувирлал маань сайн харагдсанаар бидний хүргэж байгаа мэдээлэл илүү сайн хүрнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. За мөн бид нар бол маш гэрэлтүүлэг маш сайн өрөөнд дотор суух хэрэгтэй. Бидний нүүрс царай маань сайн харагдах үднээс. Мөн дуу чимээс хол за болж игэл нэг тустай өрөөнд сууж байгаад уралдаа оролцох шаардлагатай. За гар утас болон таблетийн хувьд бол арай ондоо. Энэ хичээл дээр бол гар утас болон таблетыг хэрхэн Zoom програмыг суулгаад конференц дээр оролцох талаар бол заавал. За зөвхөн суурин компьютер, лаптопоос конференцийг хөтлөх боломжтой. Гар утас болон таблет хөтлөх боломжгүй. Зөвхөн үзэх болон за санал шүүмжээ хийх боломжтой байгаа шүү. За үүнийг та бүгд сайтраа анхаараарай. За би
Zoom програм татчихъя. Zoom програм татчихын тулд Zoom US вебсайт руу би орно. За тэгээд resource буюу resource download Zoom client дээр дарлаа. За хамгийн ихний сонголт буюу Zoom client for meetings тэр download дарлаа. За энд миний програм татж байгаа гэж байна. За цаг хугацааны хөднөөс уг үйлчлэгийг гүйлгээд дуусгасны дараагаар та бүгдэд харуулъя. За манай програм татагдаад дууслаа. За энэ програм бол зөвхөн суурин компьютер болон лаптоп буюу ноутбукн дээр ашигладаг програм. За хичээлийн төгсөл гар утасны програм хэрхэн татсуулахыг заах болно. За програм татагдсан. За би одоо my computer this PC. За энд бидний download гэсэн хэсгийг тарагдж байна. За download хэсэг рүү орлоо. За маш олон татагдсан програм тарагдж байна. За энд Zoom installer гэдэг энд суусан байгаа харагдж байна. За би 2 товшоод за програмаа сууж байна. За үүний дараагаар бид зөвхөн Zoom гэсэн програм бол гарч ирсэн. Zoom Cloud Meeting гэсэн програм бол харагдж байна. За юун түрүүнд би хурал руугаа би нэвтрээ орохын тулд Join Meeting дээр дардаг. За би Join Meeting даръя. За энэ болохоор миний Enter болон хоёр талбарыг би бөглөж харагдж байна. Энд хурлын ID буюу 9 оронтой тоог би энд хийх хэрэг болно. За уг 9 оронтой тоо хаанаас авах вэ гэхээр уг хурлыг одоо эхлүүлж хөтлж байгаа хост буюу хурлын найруулж байгаа тэр хүн хурлыг анхлан эхлүүлсэн тэр хүн маань хуралд оролцох ёстой хүмүүс 9 оронтой тоо хэлгэн. За энэ тоо ямар ч байдлаар хүнд бидэнд хүрэлцээрж болдог. Жишээ нь одоо имэйлээр, за Facebook Messenger-ээр, за бүр болохгүй гар утсаараа яриад, за бүр олон хоногийн өмнөөс төлөвлөгдсөн бол одоо шуудан харилцаа холбоогоор ч дамжуулаад бид уг 9 оронтой тоо ирсэн байна. За уг 9 оронтой тоо надад ирсэн байгаа. За 9 оронтой тоо 988 363 581. За одоо энд би энэ доор бол өөрийн нэрийг бичнэ. За би одоо өөрийн нэр бичнэ. Та өөрийн нэрийг бичснээр хин гэдэг одоо хүмүүс хуралд оролцож байна гэдэг нь бол харагдаж эхэлнэ. За та өөрийн нэрийг бол үнэн зөв бүтнээр бол бичих хэрэгтэй. За би бол бат гэдээ тавьчих. За үүний дараа би бол бусад тохиолгоог оролдолгүйгээр join дарнаа. За энэ талбарт биднэрт хуралд оролцохын тулд та хурлын ID нөө 9 оронтой тоо цуг ирсэн пассвордыг бичнэ гэж байна. За энэ пассворд бол надад ирсэн байна. За энэ тохиолдолд за 6 оронтой пассворд ирсэн байна. За зарим тохиолдолд хурлыг хөтлөн явуулж байгаа хөтлөгч маань зөвхөн пассвордгүй ID-гаар дамжиж орно гэж тохируулсан ч байж болно. За хөтлөн явуулагчийн дураа шалтгаал бид нар пассворд хийж болно, хийхгүй ч болдог. За join meeting даръя. За join meeting дарсны дараагаар бид нар өөрийнхөө микрофонд бол өөрийгөө харж байна. За би join with video буюу над бол үндсэн одоо энэ цогонд үндсэн 2 тохироо хийж байна. Join video video. За join with this video гэхээр бид өөрийнхөө бүрсийг бол веб камераас дамжуул бусдад хуваалцсан. За хуваалцахгүй гэсэн хоёр сонголт. За мэдээж хэрэг би видео хуралд оролцож байгаа учраас мэдээж хэрэг бүрс дуу хоолойгоо бусдаар хуваалцсан л мэдээж. За join video дарлаа. За холбогдож байна. За би ахаа join with computer audio гэдэг тэр мэдээж хэрэг дарж байгаа. За яг тэгвэл би миний компьютер дээр ямар дуу сонсогч би бусдад хамтаар оролцогчд маань сонсох үүднээс. За окей даръя. За одоогийн байдлаар 3
хүн хуралд оролцож байгаа бол харагдаж байна. За жишээ нь бат гээд энд би харагдаж байна. За Эрдэнэт гээд энд нэг хүн. За TCC гээд бас нэг хүн энд харагдаж байна. За энэ TCC гээд энэ хүнийг харуул гар утснаас холбогдсон модалтай харагдаж байна. Яагаад гэвэл дүрс нь босоо харагдаж байгаа учраас. За заавал гар утас ийм дүрс босоо багш албагүй. Хэвтэй ч байж болдог. За хуралд орж байгаа гар утсаа хэвтэй байдал шилжүүл дүрс бас хэвтэй байдалд харагдана. За манай хурдлыг хөтлөе болж байгаа хүн бол одоо энд харагдаж байна голд. За энд бас харагдаж байна. Энд бид нар бол юу харж байгаа гэхээр Эрдэнэт очийн дэлгэцийг бид бүтнээрээ харж байна гэдэг энд харагдаж байна. За үндсэндээ 3 хуралд оролцож байгаа. За ийм одоо энд бидний дэлгэцнэр бол Эрдэнэт очирсан энэ хурлын хөтлөе явуулж байгаа хүний маань юу бол дэлгэц харагдаж байгаа. За би өөрийн дэлгэцийг бас ийм байдлаар бол бусдад бол харуулж болдог. Гэхдээ хуралд нэг л хүн дэлгэцээ бол хуваалцах болдог. За би өөрийн дэлгэцийг хуваалцахын тулд яах вэ гэвэл би маусаа курсороор орчлуулад share screen буюу энэ голын ногоон дээр үйл дарлаа. За энд бол алдаа харагдаж байна. You cannot start screen share with the other participant sharing буюу Эрдэнэт очир маань өөрийн дэлгэцийг хуваалцсан байгаа учраас би одоогийн байдлаар өөрийн дэлгэцийг хуваалцах боломжгүй байна. Эрдэнэт очир өөрийн дэлгэцийг хуваалцахаа болсны дараагаар бус хэрэглэгчнэр бол өөрийн дэлгэцийг хуваалцах боломжтой болдог. За би Эрдэнэт очироос одоо хүсэлт илгээ би одоо өөрийн дэлгэцийг хуваалцсан. Та түр өөрийн дэлгэцийг хуваалцгаа зогсоож байна уу? За Эрдэнэт очир өөрийн дэлгэцийг хуваалцахыг бол зогсоосон байна. За одоогийн байдлаар би энд TCC-тэй бол дүрсийг л харж байна томоор. За Эрдэнэт очирын дүрсийг бас томоор бол харж болдог. За энийг харж байна. За хоёр дараад бол камеруудаа би шилжүүлээд хүмүүслээ бол ярина. За Zoom платформ маань одоогийн байдлаар бол зөвхөн платформыг дамжуулаад хуралд оролцож байгаа хүмүүс нэг өрөөнд суугаад хуралдаж байгаас ямар ч ялгаагүй зарчмууд. Тийм учраас миний ярьсан бүх зүйл одоо хуралд оролцож байгаа бүх хүнд бол сонсогдноо. Миний камерт харагдж байгаа бүх зүйл бол хуралд оролцож байгаа бүх хүмүүст бас харагдана гэдэг таа санаарай. За Эрдэнэт очир маань өөрийн скрин шеэринг боловсон байгаа учраас би одоо өөрийн скринийг шеэр хийж эхлэе. За би одоо дахин үзүүлье. За скрин шеэр буюу ногоон дээр дарлаа. За скрин шеэр. За одоогийн байдлаар маш олон төрлийн сонголт. Нэгт скрин шеэр, whiteboard, phone, iPad гэх мэтчлэн. За эдгээр нь болохоор бүгд өөрсдөө онцлогтой шиг юун түрүүнд бид бол скрин шеэр буюу дэлгэцээ хуваалцах гэдэг тохиолдолд дээр. Миний дэлгэцэн дээр харагдж байгаа бүх юм хуралд орж байгаа бүх хүнд бас харагдж эхэлнэ гэсэн. За хэрвээ та олон дэлгэцтэй бол энд бол зөвхөн нэг скрин биш. Нэгдүгээр скрин 1, скрин 2, скрин 3 гэдээ гараад ирдэг. Та өөрийн хуваалцахыг хүссэн дэлгэцээ дээр дараад скрин шеэр гэдэг. За мөн whiteboard өөр зөвхөн цагаан самбарыг бид бол харуулж бол би энэ самбар дээр бол би бол зураг зорж болно. Юм бичиж болох гэх мэт яг л самбар дээр ямар үйлдэл хийдэг тэр болгоны хийгээд за тэгээд хуралд оролцож байгаа хүмүүс маань за түүнийг бас харах боломжтой болдог. За энд болохоор бидний бол нээсэн байгаа дэлгэцүүдэд зөвхөн window буюу цонхнуудаа бид нар бол хуваалцах боломжтой байна. За би бол зөвхөн скрин буюу дэлгэцээ бүхэлд нь хуваалцаа гэдэг дээр дараа share дарья. За ингээд одоо миний дэлгэц бол ногоон үрээтэй болоод бусад хэрэглэгч нь миний дэлгэцэн дээр болж байгаа бүх үйл явцыг бол харах боломжтой. За би одоо энд өөрийн харуулчлаарай. Харуулъя гэсэн одоо материалуудаа ингээд бол харуулах боломжтой болно. За би одоо дэлгэцээ бол шеэрлэхэ болохын тулд stop share буюу дарчдаг. За stop share дарсан тохиолдолд зөвхөн миний дэлгэцэн дээр дэлгэц бол бусд хуралд оролцож байгаа төлөөлөгчд бол харагдах болдог. За би даръя. За ингэснээр
Одоогийн байдлаар хинч дэлгэцэл шеэрлээгүй байна. Дэлгэц шеэрлсэн тохиолдолд бол бүх хүмүүстэй дэлгэц дөрөв дэлгэц дөрөв нөгөө шеэрлсэн дэлгэц маань харагдаж эхэлнэ. За хурлаас гарахын тулд лив митинг гэдэг дээр дардаг. Лив митинг. За энд бол манай хуралд орж байгаа 3 төлөөлөгч бол харагдаж байна. За энд бол би бол нэгт харагдаж байна. За үүгээр компьютероос хэрхэн Zoom платформыг ашиглах. За өөрийн презентацийн болон дэлгэцээ хэрхэн шеэрлэх талаар хичээлийг дуусгая. За үүний дараагаар бид гар утснаас хэрхэн Zoom платформыг ашиглах вэ гэдэг талаар судлах болно. Одоо бид Zoom програмыг гар утснаас хэрхэн ашиглах талаар ярилцах болно. За юун төлөө түрүүнд би Play Store руу орно. За миний гар утас бол Android үйлдвэрлэлийн систем байгаа. За мөн үүнтэй адил тустай аргаар iOS үйлдвэрлэлийн системтэй гар утас болон таблетууд Zoom платформыг ашиглах боломжтой байгаа. За би юун түрүүнд Play Store руу оръё. За миний мэдээч хэрэг миний гар утас бол интернеттэй байх хэрэгтэй. За Play Store руу ороод би хайлтын талбар дээр Zoom гэж бичээд хай. За тэнгууд шууд Zoom Cloud Meeting гэдэг програм маань гарч ирсэн харагдаж байна. За эндээс харахад бол бидний хайсан програм мөн байна. За би install даръя. За програм маань татж авч суугдаж байна. За одоо 38 73. За татаад авчихлаа. За би open гээд орж болно. Мөн би үндсэн дэлгэцээр шилжээд apps цонхон дээр дараад хамгийн сүүлд суугдсан програм буюу Zoom програм надад харагдаж байна. За би Zoom програм дээр дарлаа. За дарсан. За үндсэндээ бол ингээд л болоо. Бидний өмнө хэлжсэнчлэн бидэнд конференц буюу хурал маань эхлэхээс өмнө 6 оронтой ID ирсэн байх хэвээр. За бид тэр ID-га join meeting буюу энэ үндсэнд нэгдсэн ихэр цонхон дээр дараад join meeting. За би надад ирсэн meeting ID-га бол хийж өгнө. За надад бол 736 701 671 гэсэн ID ирсэн байна. За энд би өөрийн нэрийг бол үнэн зөвөр биччихвэл өгөх ёстой. За ингэснээр бол бидний намайг бол хинбэ гэдэг бол бусад хурд оролцогч маань бол мэдэх боломжтой болно. За join meeting гэж. За бус тохиронд бол дарах шаардлага байхгүй. За надад мөн адил пассворд ирсэн баг та. За тэр маань 6 оронтой тоо байгаа. За энэ 6 оронтой тоо маань. За хүн бол хурал болгондоо бол 6 оронтой ID болон пассворд ондоо ирдэг. За зарим тохиолдолд пассвордгүй хүч ирэх боломжтой гэдэг та бүхэн санаарай. За би энд програм бол надаас миний гар утасны веб-камер болон микрофоныг ашиглах зөвшөөрлөг өгч байгаа. За би мэдээж хэрэг энд бол зөвшөөрнө. За энд би мэдээж хэрэг веб-камер ашиглахыг зөвшөөрж байна. За ингэснээр бол миний дүрс болон дуу хуралд орсон харагдана. За deny бол мэдээж дарж болохгүй. За allow буюу зөвшөөрөх дарслаа. За би эндээс камер маань хэрхэн харагдаж байгаа надад бол харагдаж байна. За та бүгд яах вэ гэвэл өөрсдийн маш сайн гэрэлтүүлэхт өрөөнд суухыг зөвлөж байна. За одоогийн байдлаар би гэрэлтүүлэх муу өрөөнд байгаа учраас дүрс маань жоохон муу харагдаж байна. За би энд мэдээж хэрэг микрофоноо ашиглахыг зөвшөөрлөө. Алуу даръя. За ингээд би хуралд бол орсон байна. За нэг хүн бол одоогийн байдлаар илтгэл тавьж харагдаж байна борд дээр. За би
100 гарт талаас swipe хийвэл яг үйл надаас бол ямар нэгэн дуу болон видео тохиол хурал оролцож байгаа хүмүүс бол харагдахгүй болно. За буцаад баруун гарт талаар swipe хийхэд би буцаад хуралдаа бол эргөө орж байгаа. За ингээд дахиад баруун гарт тал руу swipe хийхэд 100 гарт тал руу swipe хийхэд хуралд оролцож байгаа бүх хүмүүс бол надад бол харагдана. За миний ярьж байгаа болон миний дүрс бол бүх хуралд оролцож байгаа бүх хүмүүст бол харагдаж байгаа гэдгийг та бүгд анхаараарай. За дахин нэг зүйлийг анхааруулахад join audio гэдэг дээр би бол заавал дарж өгснэ. За энд доод буланд харагдаж байна. Join audio дээр дараагийн тохиолдол яг хөл миний дуу болон бус хүмүүс юу ярьж байгаа дуу нь бол надад бол сонсогдохгүй. Мөн миний юу ярьж байгаас юу сонсогдохгүй. Тийм учраас би join audio нэг удаа дарж өгнө. За call via device audio гэдэг дахиж нэг дарж өгнө. Audio нэг юм байна. Орох хэвээр өөр ямар ч байдлаар ёсгүй шүү. За ингэчвэл би бол дуугаа чинь. За ингээд би бол надад дуутай болно. За үүнийг та бүгд анхаараарай. За би хурлаас бол гарыг. За leave буюу улаан дээр дарна.